Нийслэл хот нийт 675.6 км авто замтай. Үүнээс 144.3 км нь гол гудамж зам, 280.9 км нь хорооллын доторх зам, харин 205.4 км туслах гудамж талбайн замаас бүрддэг. Өнгөрсөн оны авто тээврийн хэрэгслийн үзлэг тооллогоор нийслэлд 262.374 тээврийн хэрэгсэл бүртгэгдснээс 176.560 суудлын 49.548 ачааны 14.324 автобус, 10,067 тусгай зориултын машин, 1,172 мотоцикл, 3,749 өөрөө явж хэрэгсэл тоологдсон байна. Эдгээр тээврийн хэрэгслүүд нь нийслэлийн авто замын хөдөлгөөнд өдөр тутам оролцож, илэгдэл үүсгэн эвддэг. Харин зам ашигласны ямар нэгэн төлбөр хураамж төлдөггүй, зөвхөн тээврийн хэрэгсэл эзэмссэний хөрөнгийн татвар болох авто тээвэр болон өөрөө явж хэрэгслийн алтан татварыг төлдөг байсан. Тиймээс энэ жилээс эхлэн нийслэлд авто тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа бүх иргэн аж ахуйн нэгж авто зам ашигласны төлбөрийг моторын хүчин чадал, хөдөлгүүрийн багтаамжнаас хамаарат жилд нэг удаа төлөх юм а. 11 сарын 28-нд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж 47 тогтоол гарсан. Тэр тогтоолоор бол нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг бол өөр маягаар авахар болсон. Өөрөөр бол улсын техник үйлчилгээ үеэр нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг бараг албан журмаар гэж хэлэхээр бөөнөр нь авна. Тэгээд бүтэн жилийн турш одоо товчоогоор бол мөнгө төлөхөөр өнгө өнгөрнө гэсэн тийм л тогтоол гарсан. Өмнөх жилүүдэд автомашин бүрээс шалган бүртгэх товчоодоор нэвтрэн нийслэл хот руу орж ирэхэд улсын дугаар харгалзахгүй 500 төгрөг авдаг байсан. Харин авто зам ашигласны төлбөрийг авч эхэлснээр Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгслээс хураамж авахгүй бөгөөд орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс 1000 төгрөгийн хураамж авахар болсон. Гэхдээ энэ нь тухайн автомашины цилиндрийн багтаамжнаас хамаарат өөрөөр байх юм а. Зөвхөн орон нутгийн номертой тээврийн хэрэгслээс хураамжийг авна. Гэхдээ тэр нь ялгаатай авна. Суудлын машин гэхэд 1000, 3.5 тонн даацтай илүү даацтай машин байвал 2000. Тэгээд 18 хүртэлх тонн даацтай байвал 3000. Механизм 18 тонноос илүү байх юм бол 5000-ыг авахар тийм хуульчилсан тогтоол гарсан. Харин Улаанбаатарын дугаартай автомашинаас мөн цилиндрийн багтаамжнаас хамаарат жилд 20-оос 70 хүртэлх мянган төгрөгийн хураамж авах юм. Эргээд уг хураамжийг тушааснаар бүтэн жилийн турш шалган бүртгэх товчоон дээр хураамж төлөхгүй зорчих юм. Харин замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хөдөө орон нутгаас нийслэл рүү орж ирэх чиглэлийг саармагжуулах зорилгоор зорчигч тээврийн үйлчлэгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлөхөөр болжээ. Мэдээллийг Ариун Жаргал алтан шагаанаар бэлтгэлээ.